Бурхны өнөөдрийн Бурхны үг бол бүтээгч Бурхан Есүс Христийн ургийн бичгийг бидэнд өнөөдрийн Библийн хэсэг мэдүүлж өгч байгаа. Тэр ургийн бичиг нь яг үнэндээ одоо цагт хинтээ холбогдож байгаа вэ гэвэл Есүс Христийг хүлээж авсан байгаа итгэлийн хүмүүс бидэнтэй холбогдож байгаа. Тэгээ Бурхантай холбогдсон байгаа хүн төрлөختөн Бурхныг мэдэхгүй, Бурханд итгэхгүй байвал гахаа нохооноос ч дороо гэсэн үг юм. Тиймээс Библиэлд Бурхан өөрийнхөө дуу хоолойгоор тунхаглан үлдээсэн байна. Үйл итгэгчдэд хандан Есүс хэлэхдээ хорт могоон удам гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэр нь юу гэсэн үг гэвэл Эхлэл 3 дугаар бүлгээс эхлэлтэй байгаа эртний могойны үр удам гэсэн үг юм. Тэрхүү хүрээллээс сугаран гарах арга замыг Бурхан нээсэн байтал тэрхүү замыг үл сонгогчд нь могойны үр удам болох болно гэж хэлж байгаа юм. Тэгээд тэдний сүлжийн дүгнэлт нь галт тамаа гэж Бурхан үгэн дээрээ бат хадан үлдээсэн. Есүс Христийн ургийн бичгийн дунд та байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч би итгэдэг хүн болно гэж шийдвэр гаргасан өдөр байгаасай гэж юрууж байна. Өнөөдөр Бурхан бидэнд айлтгахдаа бид Бурханы эрүүлийн дотор байгаа учраас юунд ч бүр санаа зов бүү шанал гэж юрууж байна. Өнөөдөр магтаал өргөсөн байгаа манай түрүүний тусгай магтаал өргөсөн байгаа чанарын тослогч сахлагч нар маань тэр магтаалаар дамжуулан Тэнгэрийн хаалгыг нээж байгаа. Христийн дотор байгаа бие болох үед Тэнгэрийн хаалга нээгддэг. Матай 16:16 дээр Бурхныг үнэхээр Бурхан мөн гэдгийг нь яг үннээр нь хүчин хэлэх тэр үед Бурхан Петрийг хэрхэн юруусан билээ дээ. Амьд оршигч Бурхан эзнийг бид үнэхээр зөв ойлгож зөв хүчин хэлэх тэр үед Матай 16:17 дээр гардаг тэр том ерөөл ирэх хийгээд тэрхүү агуулга нь чи бол ерөөгцөн нэгэн. Ерөөл чиний дотроос эхэлдэг нэгэн. Энэ ерөөлийг чи мэдмээр учраас мэдсэн юм биш. Махан бие болон цусны дагуу ууч өгөгдсөн юм биш. Харин эмэгтэй уруудан болох тэр Есүс Христийн ургийн бичгийн дотор чиний амьдрал хамааралтай байгаа учраас Бурхан Тэнгэрийн цонхыг нээгээд чамд ийм ерөөлийг өгсөн. Гэсэн байтал бид яг могойны үр удам шиг амьдарсан хэвээр байдаг. Бурхан бол сүнс. Тиймээс Бурханы хүмүүс нь сүнслэг оршихуйгаараа амьдрах хэрэгтэй. Иохан намын 4-р бүлгийн 24 дээр мөргөл хүндгэлдээ алдаж орхигдлуулсан байгаа Самар эмэгтэйд Есүс хандаж хэлэхдээ чи Бурхантай холбогдсон сүнслэг оршихуй учраас сүнслэг мөргөлийг өргөх хэрэгтэй гэж хэлсэн байгаа. Ром 12:1 дээр
Тэгээ сүнслэг мөрөглийг сайн өргөгч нь 12:1 дээр Ром 12:1 дээр гардагчлан өөрийгөө амьд ариун дахил болгон өргөдөг нэгэн юм. Өөрийгөө үгүйсгэж, өөрийгөө загламайд дуулууртай захируулж би бол Бурхны хүүхэд гэсэн итгэл дотроо мөргөл өргөө гэсэн үг. Тэг Бурхан надад Есүс Христийн дотроос өрөөл байгаа гэж хэлсэн. Үнийг та бүхэн үл дуулуургүй байдлаа Христийн өмнө захируулах, дасгалжуулалт байхгүйгээр амьдрах юм бол өдөр болгон зүдэн зүтгэн гомдол цөхрөл дотроо эргэдэн амьдарсаар байгаад дэлмэс туслуулан амьдарсаар байгаад эцэст нь ядуурлынхаа хүлээсэн дотор хүлэгдэх болно. Тэгээ үнэхээр жинхэнэ магтаал, бодит магтаалыг бид Бурханд өргөх хэрэгтэй. Зүгээр ийм нэг магтан дуу гэдэг дэртээ жинхэнэ тийм сүнслэг гүн ойлголт байхгүй биш, харин үнэхээр яг магтаалын дууг дуулах хэрэгтэй. Жинхнээсээ Есүс бол Христ, Бурхантай уулзах зам. Есүс бол Христ, бүх гэмийг минь уучлсан. Есүс бол Христ, харанхуй хүчийг зайлуулсан. Есүс бол Христ, хаадын хаан болсон эзэн. Есүс Христ. Тиймээс Есүс энэ дэлхий дээр ирээд өөрийгөө дуулууртай захируулах залбирал дотор байх үед Тэнгэрийн хаалга нэгдэж чи миний хайртай хүү гэж дуу гарсан гэж Библийн хэсэг дээр бичсэн байна. Бүтээгч Бурхны баярладаг нэгэн. Тэгээ бид ч гэсэн яг Есүстэй адилхан Бурхны хүүхдийнхаа хувьд хүлээн зөвшөөрөгдөж байгаа үг юм. Тэгээ энэ Библиэлд хэлж байгаа энэ үг тэгээ надад зориулагдсан миний талаарх үгэ гэж үнэн бодит байдалд итгэх хэрэгтэй. Дахин нэг удаа Бурхны хүүхдээр бодитоор итгэж Тэнгэрийн хаанчлалын хаалга нэгдсэний хүлээн зөвшөөрсөн өдөр болох болтугай гэж өрөөж байна. Сүнслэг тэмцлийн түүх юу вэ? Бүтээгч Бурхан бидэнд зөвшөөрсөн зүйл. Сүнслэг тэмцэл хийдэг нэг нь л Бурхантай холбогддог гэсэн үг юм. Эхлэл 3:15-ийн амлалтын үгэнд итгэдэг хүмүүс л өнөөдрийн Библийн хэсэг дээр гарч байгаа Есүс Христийн ургийн бичгийн дотор байсан хүмүүс юм. Залбирал эхлэх үед Тэнгэрийн цонх нээгдээд Бурханы дуу хоолой энэ бол миний тааламжит хүү гэж гарч байгаа. Үнэхээр тийм нэгэн байгаа бол тэр Бурхантай холбогдсон нэгэн юм. Өөртөөгөө та сүнслэг тэмцэл хийхгүй юм бол нэг өөрийнхөө ийм хүсэлт нийцүүл тохируулсан цуглаанд явдаг нэгэн болно. Каин буруу
дахил буруу мөргөл өргөснийхөө үр дүнд тэрээр сүлд нь алуурчингийн байр суурин дээр зогссон байгаа. Та Бурхны хүүхэд болсон байгаа тэр байр суурь эрх мэдлээрээ чөлөөлөлтийн дотор би бол Бурхны баярладаг нэгэн. Бурхан намайг хүүгээ гэж дуудсан тул би энэ өдөрч амьд мөргөл өргөж, амьд дахил өргөн, дахилаар амьдрах болно гэсэн шийдвэр дотор байх тун. Эхлэл 3:15 дахь амлалтын үгийг орхигдуулан мөргөл өргөх нь сэтгэл хөдлөл зуршлынхаа дагуу л мөргөл өргөж байгаад нэг л өдөр сатаны галц суманд харвагдаж бүх талаараа ядуурах тийм үйлдэлүүдийг хийж эхэлдэг. Бурхны амлалтын гэрээний дагуу сатаны толгойг бэсгэж мөргөл байхгүй бол хүний ерөнхий байдал уур хилэнгээс өөр зүйл байдаггүй. Үргэлжийн атаархал дотор. Тэгээ өөрийнхөө бодол санааг нороох үед би Бурхны хүүхэд хийгээд тэр атаархаад байгаа зүйлээ ерөөл олгож авахд болох юм биш үү? Бусдын зүйлд хүсэж шунах ямар ч шаардлага байхгүй. Би үнэхээр итгэл дотроо шийдвэр гаргах үед дэлхийн хязгаар хүртэл явах тийм нэгэн болно шүү дээ. Тэгээ бидний ийм ядуурлын сүнс, ийм ядуур сэтгэлгээний сүнс Есүс Христийн нэрээр нуран унсан өдөр байх болтугай. Тэгээ хуучин гэрэн дээрээс бидний хардагчлан хүмүүс Бабелийн цамхаг барих мөргөлийг өргөж байгаад амьдрал нь ирээдүйн сүрсэн шүү дээ. Хүний хүчээр, хүний бодол санаагаар урагшлах гэж зүтгэж байгаа тэр бүхий л цамхагууд нуран унах өдөр ирдэг байгаа. Хаашаа явахаа мэдэхгүй болоод тэр хэрэг их зовж байгаа билээ. За бидний хувьд нэг хэл яриа мэн шинчлэгдсэн. Эхлэл 3:15 бид энэ хүн Эхлэл 3:15 дахь дотор байх юм бол Тэнгэрийн хаанчлаг нэгдэж залбирлаар дамжуулан бүхий л өрөөлүүд та бүхнийх болох болно. Бидний дотор сайн мэдээний үг байхгүй юм бол тэгээ ганцаараа бодож, ганцаараа шийдэхээс өөр аргагүй хийгээд сатантай зөвлөлтгөөс өөр аргагүй байдалд болно. Бид 7 хоногт нэг удаа ганц цаг мөргөл өргөж байгаа энэ цагтаа хүртэл сатантай зөвлөлдөх юм бол хүн хормын дотор махан биеийн дагуу бодол санаа нь эргэдэг байгаа. Тэгэл хормын дотор гинт нөгөө нэг миний үзен яддаг хүн бодогддог. Хичнээн уур хүрнэ гэж үнийг бүрэн нураах зам Есүс бол Христ. Бид бол Бурхны хүүхэд, бүх асуудал дууссан, сатанаа зайл, ариун сүнсний дүүргэлт, дэлхийн илгээл 7 секундын залбирлын гайхамшигаар бүгдийг тайлах тун. Тэбрэг 1000 өвчний ангаах эм бол энэхүү Есүс Христийн нэр юм. Учир нь тэр нэрийг дуудах үед Тэнгэрийн цонх нээгддэг.
Өнөөдөр энэ чуулганы хөмбөр Бурханы хүсдэг гэрээний залбирал, өөрийгөө нураах залбирал, мөргөл эхлэх болтгоо гэж юрууж байна. Филиппи 3-ын 2-3 дээрээс харвал хүн төвтэй мөргөл нь Филиппи 3:2-ыг унших юм бол ногтоос булгамжлал гэсэн байна. Тэгээ хорон мууг үлддэг тэр залгих гэдэг тэр нөө хуцах ногтоос булгамжил гэнэ. Нохотын хуцах дуу нь өөр байдаг байгаа. Гадны хүн ирвэл хуцах дуу өөр. Өөрт нь хоол өгдөг гэрийн эзнийг ирвэл хуцах дуу нь өөр байдаг. Хэрэгцээндээ тохируулан ханддаг нохооны сэтгэл зүйтэй адилхан тийм үг ярианаас булгамжлаа гэсэн үг юм. Тэгээд хүний ийм шашинлаг ийм үйлс дотор хүлэгдээд өөрийгөө жоохон өргөмжлөх гэсэн хичээл зүтгэлээс өөр зүгийн амьдралаар буу амьдрал хүнээс хамааралгүйгээр Бурхны өмнө зогсохтон Есүс Христийн нэрээр бид Бурхны хүүхэд болсон. Филиппи 2-ын 3:3-ыг харвал Бурхны сүнсээр үйлчлэн Христ Есүсээр бахархаж махан бид түшиглэхгүй байх нь бидний хөвч хөндлөлт юм а гэсэн байна. Тэгээд бид тийм нэгэн хөвч хөндлөлтөд юм а гэсэн байна. Бурхны сүнсээр үйлчлэн Есүс Христээр бахархан махан бид түшиглэхгүй байдаг гэсэн 3 үзүүлэлт байна. Бурхан бол сүнс. Гэтэл бид махан бид түшиглэж Бурхны хүү Эхлэл 3:15 дахь амлагдсан байгаа Есүс Христэд итгэн түшгэлдэггүй. Бурхан баярладаг мөргөл хүндэтгэл бол Есүс Христийн амлалтын үгнээс өөр үгүй юм. Тэрхүү амлалтын гэрээнд цуурлагдсан мөргөл 1-р Коринт намын 9:27 гоншицгаая. Өөрийн биеийг дуулууртай захируулдаг нь бусдад дамжуулсаныхаа дараа өөрөө орхигдох үе гэдгээс айгаад гэсэн утгатай үг байна. Тэгээ би энэ дэлхийн ёс жаягийг дагах үедээ гэсэндээ өдөр бүр өөрийнхөө биеийг Христийн дуулууртай захируулдаг гэж Паул хэлсэн байгаа. Бурхан намайг Христийн дотор байлгаж байгаа учраас Бурхан намайг хүн минь хэмээн хэлсэн учраас Ром 8:15-аас харъя. Та нар дахин айдсын боолчлын сүнсийг биш харин өршөлийн сүнсийг хүлээн авсан тул бүтээгч Бурханыг ааваа эцэг минь гэж дууддаг гэсэн байна. Есүс бол Христ. Энэхүү нэрийг дуудах үед Бурхан харанхуйг харанхуй хүчний эрх бидлийг баригчийг
шууд нураадаг байгаа. Хормын дотор Бурхан Есүс Христийн нэрийг дуудах үед намайг хүчиж байгаа харанхуйг хормын дотор нураана гэсэн. Тэрхүү итгэлийн хүчил дотор Бурханы ажил миний биеийн дотор хэрхэн ажиллаж байгаа вэ гэдгийг эх өдрүүдийн туршид амсаж мэдрээсэй гэж хүсэн өрөөж байна. Гэмшил зохистой үр жимс гаргах үед Бурханы авралыг харанхуйлно гэж өнгөрсөн 7 хоногийн үгэн дээр бид тунхагласан байгаа. Гэмшил зохистой үр жимс нь Рам 16-гийн 20-д төвлөрөх юм. Амар тайвны Бурхан сатаныг та нарын хөл дор удахгүй тавина. Тийм хүний дээр бидний эзэн Есүс Христийн ивэл байх болтугай гэсэн байна. Сүнслэг тэмцлийг зуршлаа болгохтун. Сүнслэг тэмцлийг зуршлаа болгохтун. За маш одоо ийм гоё. Яг Солонгос нөгөө нэг нөхрүүд хандаж нөгөө нэг үлээ эхнэрүүдийн яриа байгаа юм байна л да. Юу вэ гэхлээр гэртээ гаднаас одоо гадаа хооллохгүй гэртээ ирдэг нөхөр хамгийн муу нөхөр гинэ. Харин бүх нөгөө нэг хоол ундаа гадаа идчихээд гэртээ орж зөвхөн унтдаг нөхөр хамгийн сайн гэж хэлэх хэмжээнд одоо энэ нийгмийн ийм хүнлэг чанар гэдэг юм нурсан ийм цаг үед бид амьдарч байна. Тэгээ бидний нэг тийм хоолныхоо ширээг засаж байгаа сэтгэлийн минь уг хандлага ямар байгаа шалтгаалаад хоол идэж байгаа цаг маань одоо бидний хэр их ямар байх вэ гэдг нь илрэн гардаг байгаа. Хоолныхоо ширээн дээр сүнслэг ийм үг хуваалцах тийм одоо цаг байж Бурханы цог сэтгэрлийн өрөөл тэр гэр бүл дотор эхэлдэг. Өнөөдөр Есүс Христийн ургийн бичиг дээр махан одоо хүний одоо биеэр төрсэн байгаа Есүс Христийг онцолж байгаа. Энэ удам дамжиж ирсэн байгаа. Түүхэн дэх Есүс Христийн төрөлтийн талаар Иохан номын 1:11 дээр хэлэхдээ Бурхан өөрийнхөө нутагт өөрийнхэн дээрээ ирсэн ч өөрийнх нь түүнийг таньсангүй гэсэн байгаа. Харин Иохан 1:12 дээр үргэлжлүүлээд харин одоо тэр эзнийг Есүс Христийг хүлээн авсан болгонд тэр нэрэнд итгэсэн хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг өгсөн гэд Иохан 1:13 дээр энэ нь мах цусны дагуу биш, махан биений дагуу биш, цусаар биш, махан биенээр биш, харин хүний хүслээрч биш, Бурханаар төрөгсөд юмаа гэсэн байна. Иохан 1:14 дээр тиймээс үг нь махан бие болж бидний дунд оршсон бөгөөд энэ нь Бурханы эцгийн цорын ганц хүүгийн алдар хийгээд нэгүсэл болон үнээр дүүрэн байсан юмаа гэсэн байна. Гэр бүлд минь магтаал тасрахгүй байж бидний хоолны ширээн дээр сүнслэг үгийн яриа тасрахгүй
тасралтгүй өрнөж байж бидний гэр бүлд байгаа хараалууд таслагдаж Бурхан тэр хүнд хандаж чи миний хайртай хүү гэдэг тэр дуу хоолой тэр гэр бүлийн дээр суурайтах болно. За бид нар сар болгоны эхний 7 хоногт ариун зоогийн ёслол хийдэг байгаа. Ариун зоогийн ёслолын утга нь юу вэ гэвэл бидний энэ махан биед Бурханы Есүс Христийн тэр өгсөн байгаа мах цусны гавья ажиллаж байна гэдгийг илэрхийлэн бэлэгддэг байгаа. Намайг бидний хүн төрлөختнийг үхлээс цүйрлээс аврахын тулд Есүс Христ энэ дэлхий дээр ирээ загалмайг үүрсэн хийгээд тэрээр бидний төлөө яг бидэнтэй адилхан өнөөдрийн Библийн ишлэл дээр гарч байгаачлан усан баталгаа хийлгэж хүнтэй адил дүрээр үйлчлэлээ эхлүүлсэн байгаа. Тэгээд бид энэхүү ариун зоогийн ёслолд оролцох бүрдээ махан бие болж ирсэн байгаа Есүс Христийн нэгүслийг дурсан санж тэр хүч чадал бидний дотор оршдог байгаа. Амлалтын үг гэрээний дотор ирсэн байгаа цусаар байгуулсан байгаа Есүс Христийн гэрээг амлалтыг бид хүлээж авсны илрэл юм. Буруу өргөлгүйгээр мах цус болж энэ дэлхий дээр ирсэн байгаа Есүс Христийн тэр бодит үгийн бодит байдлыг хүлээж аваад өргөдөг мөргөл юм. За би сүүлийн үед телевизээр ийм моромны цулаан моромны дурсгал ч юм янз бүрийн солонгосын нэг гаж урсгалууд байгаа шүү дээ. Тэд нарыг ингэж телевизээр ингэж нэг юм хууль бус янз бүрийн хийсэн гэд асуудлууд гарч байгааг харахтаа би яаж яваад нэг тэр гаж урсгалд орчоогүй юм бэ, автчихаагүй юм бэ гэдэгтээ мөнхөр гайхсан байгаа. Баярлсан гайхсан гэхүү. Тэр манай хорлол моромны цулаан нэрштэй тэрний тэргүүлэгч байгаа эрэгтэй нас ороод эмэгтэй нь нэг юм хаан ч юм чи юу ч юм шиг нэг юм шугар малгай толгой өмсөд байж байна лээ гэн. Тэгээд бид Бурхны хүмүүсийн дотор яг тэр сайн мэдээний үг болох Есүс Христ орсон байх юм бол хүн ямар нэгэн тийм үхлийн алдаа гаргадаггүй байгаа. Эхлэл 3:15 дээр амлагдсан байгаа Есүс Христийн Бурхны хамгийн анхны хамгийн үндсэн хүсэл болвол тэр нэрээр дамжуулан өөрийнхөө бодол санааг нурааж сүнслэг тэмцэл хийх явдал юм. Тэг хүмүүс яагаад тийм гаж урсгал болж гаж зүйлсэд автдаг вэ гэхлээр тэд нэг өөрийнхөө үзэл бодол санааг Христийн үгэнд дуулууртай зохируулахгүй байгаа учраас юм. Жаарчныг залбирлын нэг газар дээр байдаг нэг тийм залбирдаг сүрхий сүнслэг залбирдаг эмэгтэй талаар л яриад байна л да гэж хэлдэг. Нэг иймэрхүү юм хийдэг байгаа гинэ.
Тэгээ утга учиргүй нөгөө нэг юм залбирж байгаа нь ингээд утга учиргүй ихгүй одоо орилж хашгирсан байгаа тийм одоо ингээд төр зур юм орилж хашгираад баг нийгмийн стрессээ нийгэм дээрх стрессээ тайлж байгаа юм шиг тэр үйлдэлүүдийг хийдэг газар одоо баг цуглаан болсон байна. Нэг тийм хэмжээний л газар цуглаан болсон байна гэнэ. За орж ирсэн. Тэр нэг пастор хүн байна л та муу сүнсийг зайлдуулдаг хүчтэй гэд Есүсийн нэрийг дуутахад л ер нь хүч чадал байдаг байгаа. Есүсийн нэрээр дууцсан учраас муу сүнсэл зайлдаг байгаа. Харин пасторуу дандуураад өөрөө нэг тийм хүчтэй гэж бодоод байдаг байгаа. Тиймээс Библиэлд эзэн минь гэсэн болгонд Тэнгэрийн ханшил орохгүй гэж хэлсэн байгаа. Матай номын 7-гийн 24 дээр Есүс өөрөө хэлсэн байгаа. Бид хэнтэй холбогдох хэрэгтэй вэ гэвэл Христтэй. Тэр Христ миний биеийн дотор бүр ингэ шингэж орсон байх хэрэгтэй. Incarnation буюу гурвлаар оршдог Бурхан эзэн Иммануэлээр бидэнтэй үргэлж хамт оршдог. Тэр Есүс Христ гэдэг сайн мэдээ миний дотор байж л тийм зүйл бий болно. Тэгээд тийм учраас бидтэй энэ чуулганыхан бид итгэл дотроо цаг хугацаа өнгөрөхийн хэрээр илүү сайжирч байгаа гэдгээ илэрхийлэн хардаг шүү дээ. Тэгээ өөрөө ч ойлгохгүй нэг хар хэлний залбирлыг ингээд хийдэг хүмүүс байдаг байгаа. Тэгээд хар хэлээр залбирч байгаа ингээд янз бүрийн ингэж юм орилон хашгираа хийснээс болоод нөхрүүд нь харин тэр үед нөхрүүд нь сайжрах хош уламд орцдог байгаа. Галзуу үнтэй амьдарч байгаа юм шиг санагдаад. Сайн мэдээ бол бид бурхны дүрхийг дуурайх явдал, адилхан болох явдал. 20 дугаар Коринт 4:4 дээр тэр нэг үйл итгэгчдийн нүдийг сохолдог энэ дэлхийн одоо бурхныг хөөн зайлуулах талаар ярьж байна. Бидний нүдийг сохолдог. Төрөхгүй муу сүнсийг хөөх юм бол бурхны Есүс Христ бол бурхны дүр төрхөө гэсэн байна. За цуглаанууд эзэн минь ээ гэд 3 удаа хашгирцгаадаг байгаа. За самгааг ууланд байдаг залбирлын өргөөний бидээр үе тэдний баг байнгын өршлөлөгч байлаа гэнэ. Тэмээ амаг бүр ингээ уур уцаар тэр гомдол ингээ байнга ингээ намайг дагаж явдаг байсан байгаа. Энэ улсынхаа талаарх энэ нийгмийн талаарх тэр гашуудал улсынхаа талаарх тэр гомдол одоо тэр бүхгүй манахаар чин шүүмжлэл гэх юм уу. Тэгээ пастор болсон ч гэсэндээ энэ асуудал маань шийдвэрлэгдэхгүй. Тэгээ шүн болгон тэр уулын залбирлын газар руу явхаас өөр хийж чадах зүйл байхгүй байсан байгаа.
Тэгээ ууланд очиж сууж авах юм бол тэгээ микс кофе өгдөг баг ингэж гарч ирдэг гинэ. Халуун усанд хийгээд Арчсан нөө залбирч уулан залбирч байгаа хүмүүс нөгөө нэг юм үйлчилж байгаа ингээд нөгөө нэг юм халуун савтай кофе бариад шүүн ирдэг юм байна. Тэр хүйтэн шүн нэг аяга микс кофе уух үед бүр хичнээн ингэж үрлээ бурхнаас илүү бараг гой санагддаг байсан байгаа гэх. Тэр хүмүүс надад пастора өнөөдөр 300 болсон гэд хэлдэг байгаа. Тэр нөгөө нэг эзэн минь гэж 300 удаа нөгөө нэг уулнаас ингэж зүүгтээд 300 удаа дуудмод гэсэн л одоо юм үг хэлдэг. Хичнээн хэцүү гэж тэр. Тэгэл эзэн минь гэл тэгэл мартаал. Би явж байгаад хэд дууцнад дундаа мартдаг байгаа. Тэгээ тэр хүмүүс ирэнгуудаа зэрэгэл 300 удаа дунд нь 200 удаа дууд гэж хэлчихэд. Тэгээ шүнжин тэгээд эзэн минь гэж жагаад хадаа өглөө өөрөөр бууж ирэх юм бол нэг их залбирсан хүн шиг ингээд хоолоо сүүчөөд ингээд бууж ирдэг байсан байгаа. Тэгээ бидний доторх тэр нөгөө уур хилэн одоо гомдлон тэр чигээрээ тэр хэвээрээ ерөөсөө огтонч алга болоогүй байдалтайгаар. Эхлэл 3:15 дахь үг хүний сүнсэн суйрлагдахгүй байгаа учраас өөрийгөө одоо үгийн дуулууртай захируулах тасгалжуулал бидний дотор байхгүй байгаа. Солонгос цуглаан нэг үлгээр хэлвэл Скрати үдээс шиг итгэлээр амьдарч байна. Тэгээ Есүсээс урагд цухтдаг итгэл. Бурхны хэл хязгааргүй ёроолыг хүлээж аваад дэлхийн илгээлтийн энэ аянд Бурхны хамтрагч болоосаа гэж юрууж байна. Ариун сүнсний ажил Есүс Христийн нэрээр таны дотор ажиллах болтугай хэмээн юрууж байна. Ариун сүнсний ажил болон муу сүнсний хөдөл ажлыг бид маш тодорхойгоор ялгадаг. Хормын дотор уур хилэн миний дотор орж ирэх үед тэгээ Есүс Христийн нэрийг дуудаж хүн хоорондын минь харилцааг нураадаг. Харанхуй шүтний хүч чадал миний бодол санаанаас яг одоо зайл би бол Бурхны хүүхэд гэж биш тунхагладаг биш гэж үү.
өдөр бүрэн өөрийгөө өхүүлж үгэн захируулдаг. 1-р Коринт 15:31 дэх нууцыг мэдэж байгаа учраас бидний хүн хоорондын харилцаа нуран унахгүй байгаа үстэй. Такала янз бүрийн хариг хэлээр залбирлсан гээд бид бурхантай холбогдохгүй байх юм бол бурхан түүний чинь ойлгож сонсохгүй. Ариун сүнсний ажлыг мэдэх үеэс амьдрал өөрчлөгддөг. Энэ үннийг мэдэхгүй бол бурханы үг боддоор миний амьдралд үнэн болох боломжгүй байдаг. За одоогийн нийгэмдэр маш их өсөлт хөгжилттэй улс бол Америк байгаа. Маш нэг юм аюулгүй өсөлттэй улс гэдгээрээ Америкчууд маш их бахархдаг байсан тэр улс одоо яаж байгааг харж байна уу? Тэг өнөөдөр дэлхийн Америкаас харцаа буруулж байгаа. Сургуулиуд дээр бууд хүмүүсийг буундуу тасрахгүй байна. Сургуулийнхаа дотор хүүхдүүд нь буудуулж өгч байна. Зөвхөн LA хотод гэхтэл хар тамхинаас болоод гудамжинд амьдрахсад 58,000 гэр бүлүүд байнга сүрэл бүгд нурсан удан байдалтай үр хүүхдүүд нь ч тийм нурсан нийгэм дотор байна. Бурхны хүн байхгүй. Тэг өнөөдөр бурхны хүн олоход хэцүү газар болсон байна. Daarсаас бурхны хэнийг нэг өдөртөгч болгож бурхны хүсэл байгаа байх гэж бодож л залбирч байна. За эндээс гол санаа нь юу вэ гэвэл маш тийм зөв зохистой хууль дүрмтэй өсөж цэцэглэж байгаа улс орнууд яагаад ийм сүрлийн байдалтай байгаа юм бэ? За Библиэлд Есүс Христийн төрөлтийн талаар хэлэхдээ донгон эмэгтэй Мариагаас мэдлээд гэсэн байна. Исая намын 7:14 дээр гардагтай адилхан. Үзэгтэн онгон мөсгийн хүүхэдтэй болж хүүтрүүлнэ. Түүний нэрийг Иммануэль гэж нэрлээ гэсэн байна. Матай 1:21 дээр яг адилхан харахтун онгон мөсгийн хүүхэдтэй болж хүүтрүүлэн түүний нэрийг Есүс гэж нэрлэл тэрээр өөрийн ард түмнийг гим нүглээс нь аврах болно гэсэн байна. Бурхантай уулзах замыг нээгч махан биеэр энэ дэлхий дээр ирсэн тэр нэгэн Иммануэль нэрээрээ ариун сүнсээрээ өөрт нь итгэгчдийн дотор оршдог. Бидний бие дотор сатаны диаволын ажлыг нураах хүч чадлуулах Есүс Христ байх хэрэгтэй. Эмэгтэй хүрээдэн болох Месиа Христ махан бие болж энэ дэлхий дээр ирээд ариун сүнсээрээ бидний дотор оршин байна.
За тэр бурхантай хамт байгаа нэгэн буруу залбирлыг хийдэггүй хийгээд бурхны үгийг бодиттой хэрэгжүүлэх залбирлыг хийдэг. Энэ цаг үеийн Христ итгэгчдийн залбирал нь өөрийнхөө хүслийг ийм хүсэл шуналыг дүүргэхийн төлөөх зүйл төдий болсон байна. Тэгэд биднийг тэгж хөдөлгөж байгаа хорон муу сүнсний ажлыг огтхонч олж харахыг хүсэхгүйгээр өөрөө сайн дураараа өөрийгөө хуурч байгаа байдал энэ цаг үеийн цуглаануудын дотор дүүрэн байна. Матай 1:23 харахтун анган бүсгүй хүүхэдтэй болж хөөдрүүлнэ. Түүний нэрийг Иммануэль гэж нэрлэл. Энэ нь орчуулбал Бурхан бидэнтэй хамт гэсэн үг юм а гэсэн байна. Бурханы хүч чадал, хааны эрх мэдэл, дахилжин эрх мэдэл, зүнчийн эрх мэдлэр таны дотор өөрт нь итгэгчдийн дотор оршдог хийгээд тэр хүн Бурхантай холбогддог. Есүс Христ усан баталгаа хийлгсэн байгаа өнөөдрийн Библийн ишлэл дээр Есүс усан баталгаа баптист Иоханнаас авах үед Тэнгэр нээгдээд Бурханы дуу хоолой энэ миний тааламжит хүү гэж хайртай хүү тааламжит хүү гэж хэлсэн хийгээд ариун сүнс ийм тагтаа хэлбэрээр Есүсийн дээр бууж ирсэн байна. Тэгээд үргэлжлүүлээд өнөөдрийн Библийн хэсэг дээр Есүсийн ургийн бичгийн талаар гарч байгаа. Хүн төрлөختнийг аврахаар энэ дэлхий дээр ирсэн байгаа Есүс мөн гэдгийг гэрчлэл болгож Есүсийн ургийн бичиг энд бичигдсэн байна. Яагаад зөвхөн Есүс л хүн төрлөختний аврагч болдог вэ гэвэл тэрээр гим нүглийн үндэс суурьтай төрсөн юм биш. Харин зөв онгон бүсгүйгээс ариун сүнсээр мэндэлсэн хийгээд ямар ч гим нүгэлгүй нэгэн юм. Эхлэл 3 дугаар бүлгээс эхлэлтэй байгаа төрөлхийн гим нүглийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Есүс Христ ирсэн юм. Тэр мах бий болж энэ дэлхий дээр ирсэн байгаа. Есүс Христ бидний биеийн дотор оршин байж төрөлхийн гим нүглийн асуудал шийдвэрлэгддэг. За Каины талаар тэгсэн бид харах юм бол бид шинжлэх ухааны үйлдэлнээс харах юм бол ямар ч асуудал болохооргүй тэр байдалтай байж байгаад нэг л өдөр бид нар ийм хормын дотор яг Каин шиг ийм хэнийг ч алахад бэлэн тэм сэтгэл орж ирдэг байгаа. Тэр чинь нөгөө сүнслэг асуудал байгаа. Тэгээ зүгээр амьдарч байгаа магтаал мөргөл өргөөл байж байгаа л нэг өдөр гинт тийм мартагнах өвчин тусчдаг. Тэгээ бид ингээд энэ шинжлэх ухааны эсвэл анагаах ухааны байдлаас харахад зүгээр байж байснаа. Сүүлийн үед та нар хэрвээ анзарч байгаа бол утсан дээр маань ирдэг ийм мессежнүүд нь штэ. Усаас юм хорооноос явдаг мессеж дээр хүн хайж байна л гэдэг байгаа. 67-той хүн алга боллоо, чар хувцастай хүн алга боллоо гэл. Тэгээ нэг л өдөр ирдэг тэр асуудлуудыг бид хүлээж авахгүй байхын тулд бидний биеийн дотор оршихын тулд Бурхан Есүс Христ махан бий болж энэ дэлхий дээр ирсэн байгаа.
Эхлэл 6-гийн 5. Эзэн хүний хорон муу хүний зүрх сэтгэл үргэлжид ийм хорон муу болсныг харсан гэж байна. Тэг яг л ийм бидний хүн төрлөختний байдал ийм л байгаа. Тиймээс бидний дотор байгаа энэ хорон мууг би нураахгүй юм бол бид сүрлийг хүлээж авдаг. Өнөөдөр ариун зоогийн ёслолтой байгаа. Ариун зоогийн ёслолыг зүгээр хийгээд өнгөрөх биш. Эмэгтэйгэн руудан болох Есүс Христ махан бий болж энэ дэлхий дээр ирсэн учраас тэр Есүс Христийн үхэл болон амьлалтаар дамжуулан Христ миний дотор оршин байгаа учраас миний амьдралд ажиллаж байгаа муу сүнсний бүхэл ажил нуран унах болтгой гэсэн итгэл дотор ариун зоогийн ёслолд оролцоосоо гэж хүсэж байна. Марк номын 3:13-аас 14-15 дээр байгаа. Есүс дагалдагчдад дуудсан талхаар хэлэхдээ би хүсээд та нарыг дуудсан гэж байгаа. Би хүсээд та нарыг ариун зоогийн ёслолд оролцуулж байна гэдэгтэй адил. Бурхан хүсээд дуудсан Марк 3:14 хийх ёстой зүйл нь хамт байх, Бурхантай хамт байх. Христ Есүсийн сүнс чиний биеийн дотор хамт байгаасай гэсэндээ. Тэгээд үүнийг өөрийнхөө биеинд тунхаглал, сайн мэдээ дамжуул. Өөрийнхөө дотор бүрэн суйрлал. Түүнээс сайн мэдээний амьдрал гарна. Өөр хүмүүст нөлөөллийг өгнө. Бусад хүмүүсийг борж байгуулна. Бусад хүмүүст Бурхны алдар илэрхийлэгдэх гэрчил гарна. Тэр үед чөтгөрүүдийг хөөн зайлуулах эрх мэдлийг ч өгөх болно гэж. Бурхан та бүхнийг дагалдагч нараа дуудмагцаа өгсөн байгаа үг байгаа. Матай 11 дээр өгсөн байгаа зүйл нь тэрвээ Есүс бидний та нарын дотор байх юм бол бузар сүнснүүдийг хөөж бүхий л өвчлөлийг эдгэх эрх мэдлийг хэрэглэхтэн. Матай 11. Энэ үгсүүдийг өөрийнхөө биед хэрэглэхгүй байж ич өөрөө ч ойлгохгүй ийм харь хэл гэж ярьж барьж байсан. Өөрийнхөө талаар би ярьж байна. Луг 10:19. Би та нарт могой болон хилэнцэт торхойг барих хүч чадлыг өгөх болно гэсэн байна. Сүнслэг тэмцэл дотор байх үед надад хор хүргэх зүйл юу ч үгүй. Би сүнслэг тэмцэл хийх байгаа учраас гэр бүлд минь намайг хүмүүс хурдан өгөхөөсөө хурдан яваасай гэдэг. Тийм хүн би тийм хүнээр амьдарч болно гэж юу? Хуучин хүний өөрчлөл. Бид Христийн дотор шинэ хүн болох хэрэгтэй.
Матай номын 12:28-аас 30 Бурхны ариун сүнсний хүч чадлыг өмсөд өөрийнхөө дотор байгаа бозор сүнснүүдийг хөөн зайлуулах юм бол Бурхны хаанчлал та нарын дотор оршин тогтнох болно. Хүчтэй нэгнийг хүлэгтэн. Тиймээс бид энэ дэлхийн гол дүр болох болно. Эцэст нь яг үннийг хэлэхэд өөрөө өөртөө хийх эрсэнслэг тэмцэл. Иохан номын 14:6 дээр гардагчлан бид тэгвэл эзэн бол миний зам үнийн амь мөн гэдэг тэр итгэл дотор урагшилж чадна. Тэгээ Бурхны хүүгийн золиосоор дамжуулан би тэр золиолтоор дамжуулан би тэр золиосын үр ашгийг хүртсэн байгаа нэгэн өнөөдөр Есүс Христийн нэрийг зөв дуудах үед Бурхан Тэнгэрийн хаанчлалын Тэнгэрийн цонхыг нээгээд миний хайртай хүү түүнд миний таалал оршдог гэж хэлэн байна. Бидний сүнсийг мөнхийн амь руу шилжүүлж мөнхийн Бурхантай холбохын тулд Есүс Христийг хүлээж авах боломжийг Бурхан надад өгсөн. Есүс Христийн дотор байгаа амийн болон ариун сүнсний хууль нь нүглийн болон үхлийн хуулиас намайг чөлөөлсөн юм. Ром 8:1-2. Иохан 5:24 Үхлээс амь руу би шилжүүлэгдсэн нэгэн. Ишлэлт номын 3:20 дээр гардагчлан үргэлж үүдэн дээр зүрхэн сэтгэлийн үүдэн дээр минь зогсоод зүрхтээ минь хаалгыг тогшиж өөрчил гэж хэлдэг байгаа эзэн уур хилэн дотроос минь гарах үед өөрийгөө өөрчил. Би тэгвэл чамтай хамт хооллох болно. Тэгээ атаархал үзэн ядал төрөх бүртээ өөрийгөө өөрчил. Энэхүү ерөөл таних болоосаа гэж өрөөж байна. Тэр үед Филиппи 3:20 дээр гардагчлан бид Бурхны хаанчлалын иргэншиллээ мэдрэх болно. Тэгээ бид иргэншиллийн харьяаллаа тэнгэрт тавьж амьдрах хэрэгтэй биш гэж юу? Та энэ газар дээр амьдраад үз. Тэ хөвшин болох юм бол бүр хэцүү удаан амьдрах ерөөл юм шиг байна уу? Үгүй шүү дээ. Буйл шүдмэн өвдөд хаврагч сулгаж чадахгүй өдрүүдийг тэгж удаан өнгөрөөх нь ерөөл гэж бодож байна уу? Бид энэ дэлхий дээр залбирлаа тэнгэрт хураа. Бид өөрсдөө Бурханд сайн дураараа өргөдөггүй учраас эзний өдрөө болгон үргэлжлэлийн цаг байдаг байгаа. Энэ хэр их ерөөл гэж бодож байна. Тэнгэрт баялагийг бид хурааж байна. Бүх асуудал дууссан. Сатанаа зайл. Бүхэл одоо асуудлыг шийдвэрлсэн байгаа. Есүс бидэнд 3 зүйлийг л мэдүүлсэн. Бурхан өөрийн хүүгээр дамжуулан бидэнд өгсөн байгаа. Тэр байр суурь. Бурханы хүүхэд гэдэг байр суурь болон эрх мэдлийг хэрэгэл. Бид нэг Бурханы хүүхдийнхаа эрх мэдлийг хэрэглэхгүй байгаа учраас им шашны удирдагч нар болон гаж урсгалуудад хууртаж байгаа. Эрх мэдэлтэй Есүс Христийн нэрээр хүний сүнсийг хулгайлж, хүнийг төөрөлдүүлэн, миний зүйлсийг булаагч харанхуйн сүнс Есүс Христийн нэрээр зайлах болтугай.
1-р Петр номон дээр тиймээс биднийг одоо хаан тагаш нар гэсэн байгаа. За 2 дахь нь бүхэл асуудлыг Бурхны хүү шийдвэрлсэн гэдгийг та үннээр бодтоор эхлэх юм бол тэгээ юу ч болж байсан тэр тогтмол залбирлаар залбирах тун. Гурван удаа залбирхтал тэгээ олон зүйл өөрчлөгдөх харах болно. Өнөөдөр Есүс залбирсан чинь Тэнгэрийн хаанчлалын Тэнгэрийн цонх нээгдээд тэгэл миний хайртай хүн минь чамд тань дээр миний таалал оршдог гэж тэгж байгаа шүү дээ. Тэгээ бид Бурхны хүчийг авч байж Библи надад итгэгддэг байгаа. Бид нар нэг юм Бурхны одоо үгийг хэрэглэх үед гэр бүл доторх юм гэр бүлийн уур амьсгал өөрчлөгддөг байгаа. Би нэг Есүс итгэмэгцээ. Есүс итгэмэгцээ надад нэг хайр хэл өгөөч гэсэн чинь хайр хэл авах нь авсан. Гэхдээ гадаад хэл ерөөсөө аваагүй. Гэхдээ би одоо нэг одоо харин тэр хэлээ бурхаас авсан байгаа. AR дамжуулаад энэ дэлхийн 237 улсын хэлээр ярьж байгаа. Найзууд нь бараг чи Америк яваад ирсэн юм уу? Англи хэл сурцсан юм уу? Энтэр гээд асуух хэмжээнд байгаа. Ямар ч байсан Бурхны үгийг одоо AI-ийн тусламжтайгаар бүх дэлхийн хэлээр би дамжуулж байгаа. За тиймээс та бүхэн subscribe, like дарж өгөөрэй. За тогтмол залбирал. Тасралтгүй залбирал гэх юм уу? Энэ бол сүнслэг тэмцлийн талаар хэлж байгаа. Эфес номын 6:10. Үнэхээр та нар эзэн Есүсийн дотор түүний хүч чадал дотор хүчрэгжсэн байна. Тэгж байж бидний тэмцэл одоо 6:12 дээр гарч байгаачлан махан бие ба цусны эсрэг биш харин энэхүү харанхуй ертөнцийн сүнслэг хүчнүүдийн эсрэг тэмцэл эхэлдэг. Тэр сүнслэг тэмцлийг мэдэж байж тэр нэг юм тасралтгүй залбирал эхэлдэг байгаа. Эфес 6:18. Тасралтгүй ариун сүнсний дотор. Та бүхний дотор оршдог ариун сүнс
сүнслэг тэмцэл хийхин тулд Христийн сүнсээр тантай хамт оршин байгаа. Аз жаргалтай Христийн хүн байгаасаа гэж Есүс Христийн нэрээр өрөөж байна. Хамт залбирцгаая. Амьд оршиж бурхан минь энэ өдөр бид хаана харьяалагдаж байгаа вэ гэдгээ шалгах өдрийг өгсөнд баярлалаа. Могооны өрөөдөн махан биений ихаа ургийн бичиг дотор үхэл сүрэл гутарлын дотор явж байгаач эмэгтэй өрөөдөн Есүс Христийн өрөөдөн мань шин ургийн бичгийн дотор шин бүтээлээр шин бүтээл болж өөрчлөгдөх боломжийг олгож байгаа бурхан тань баярлалаа. Өнөөдөр ариун сүнсний гайхамшиг миний бие дотор эхлэх болтугай. Тинхүү одооноос утга учиртай цагийг өнгөрүүлэхцээр ариун сүнсний хүнээр амьдруулах болтугай. Бурхны хүү цорын ганц Есүс Христээр дамжуулан бидэнд өгсөн Бурхны хүүхэд болох эрх мэдлийг сэтгэл хандлаа хэрэглэж хүн бүрт авралын үгийг дамжуулах хуцаар ариун сүнсний үт хаалгууд нэгдэх болтугай. Бид цаашид өнгөрсөн дэх алдаг татагдал энэ дэлхийн болзол зэрэг нь намайг шүүх чадваргүй гэдгийг хүлээн зөвшөөрч Бурхны хүүхэд Есүс Христээр үргэлжлэх мөнхийн ургийн бичгийн дотор байгаа гэдгээ мэдрэх тэр өдрүүд өрнөх болтугай. Христийн дотор Бурхны гайхамшигыг мэдэрсэн өчсөн өдрүүд байх болтугай. Үргэлжид Христийн дотор Тэнгэрийн цонх нэгддэг гэдгийг хүлээн зөвшөөрөн залбирлаар чи миний хайртай хүү, миний тааламжит нэгэн гэх Бурхны үгээр ариун сүнс бидний дотор ажилдаг гэдгийг мартахгүй амьдрахаар удирдах болтугай. Би Христтэй хамт байгаа гэдэгтээ боддоор итгэн тогтмол залбирал, тасралтгүй залбирлаар дамжуулан Бурхны хүслээр амьдрах эрүүлэг өгөх болтугай. Бурхны хүч чадлаар сүнслэг тэмцэл дотор өөртөөгөө болон энэ дэлхийтэй бол сүнслэг тэмцэл хийж ялалт байгуулсан байхаар өдөр бүр Христийн ургийн бичгийн дотор би амьдарч байгаа гэдгээ мэдрэн амьдрахаар өрөх болтугай. Өнөөдөр махан бие болж ирсэн энэ дэлхий дээр ирсэн байгаа Есүс Христээр дамжуулан Бурхантай холбогдсон гэдгээ хүлээн зөвшөөрөн зам үнэн ам болох Христийн дотор амьдруулах болтугай гэж Есүс Христийн нэрээр залбирч байна. Амен.